Чана ба долоо ишиг. Эрт урдын цагт эрх танхил долоо ишигтэй ээлдэг сайхан ааштай нэгэн ямаа байжээ. Түүнд нял хонгор ишигнүүдээс нь өөр нандан эрдэн үгүй гинэ. Ямаа нэгэн удаа өвсний шимтэй усны тунгалагт идээшилэхээр явхдаа ишигнүүдээ дуудаад "Инхри үрс минь ээж нь явлаа. Хүүхдүүд минь чонноос болгоомжлоорой. Араатан чон ороод л ирвэл арьстай үстэй чинь залагчин шүү. Хорлолтой тэр амтан ямар ч дүрд хуурчихсан байж мэднэ. Хууртва тэр хахир бүдүүн дуутай хар саарл хүлтэй гэдгийг та нар мэднэ шүү дээ" гэж хэлжээ. Тэгтэл ишигнүүд нь "Зүгээрээ санаа зоволтгүй. Зөндөө яргуу авчраарай. Өөдгүй муу чон ирвэл үүдээ бид нээхгүй" хэмээн зэрэг майлалдаж гин. Ээж нь тэднийхээ цовоо дуунд баясаж, инхрийлж, нэгэнтээ майлчаад л замдаа гарчээ. Удаач үгүй байтал тэдний хаалгыг хэн нэг нь тогшиж "Инхри үрс минь хаалгаа нэ, ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуу авчирлаа" гэжээ. Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар нь чон байна гэд төөггүйхэн таньчихжээ. Тэгээд "Хаалгаа бид нээхгүй. Хайртай ээж маань инхри зөөлөн дуутай. Харин та бол хахир бүдүүн дуут чон байна шүү дээ" гэж майлалдаж гин. Чон "Гайгүй та нарыг дээ" гэж үгэлснээ хүнсний мухлаг руу хариалгажээ. Мухлагаас тэр түүхийн өндөг авч уугаад дууга шингэрүүлж гин. Чон эргэж очоод хаалгыг нь тогшиж "Инхри үрс минь хаалгаа нэ, ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуу авчирлаа" гэж шингэн дуугаар хэлжээ. Ингэж хэлэхдээ чон урд хөлөө цонхон дээр тавьчихсан байсныг нь ишигнүүд олоод харчихжээ. Тэгээд тэд "Хаалгаа бид нээхгүй. Хайртай ээж минь цагаахан хүлтэй. Харин та бол хар саарл хүлтэй, хатуу сэтгэрт чон бай шүү дээ" гэж майлалдаж гин. "За гайгүй, та нарыг залхихтаа л залгина" гэж чон үгэлсээр өвгөн талгачныг очжээ. Тэгээд талгачинд "Ёох, би хөлөө гимтээчихлээ. Алив зуурсан гурил хурдхан шиг түрхээдэх" гэжээ. Өвгөн талагчин зуурсан гурлыг чоны хөлөнд зузаан гихчин түрхэж өгчээ. Дараа нь чон тэрэмчин дээр очоод "Хөлн дээр минь хуурай гурил цацаадах гэв." Тэрэмчин "Хизээний энэ залтай амтан хэн нэгнийг мэхлэхэл гэж байна дээ" гэж бодоод "Үгүй чадахгүй" гэж гин. "Алив хурдал, шанаг гурлаа харамлаад байвал чамаагч хийсэн эдэн шүү" гэж чон сүрдүүлэхэд тэрэмчин айсандаа шанаг гурлаа санд минт цацаж өгөөд явуулжээ. Гайхал саарал 3 дахь удаага ирж хаалгыг нь тогшоод "Инхри үрс минь хаалгаа нэ, ээж нь та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуутай ирлээ" гэж инхри ялдам дуугаар хэлжээ. Эхлээд бидэнд хөлөө үзүүл. Ээж минь мөн эсхийг мэдээ гэж ишигнүүд майлалдаж хин. Чон хөлөө цонхон дээр тавихад хөлн цагаан харагдаж хин. Ишигнүүд ээжигээ гэж итгээд үүдээ нээжээ. Гэтэл хэн орж ирсэн гэж бодно. Араа шүдэн ярьзайсан 60 дахь саарл чонд байлаа. Ишигнүүд сүнсээ зайлтал айж нэгэн ширээн доогуур, хоёр дахь нь орон доогуур, гурав дахь нь пишин дотор, дөрөв дахь нь тогооны савнд, тав дахь нь шүүгэнд, зургаа дахь нь угаалтуур дотор, долоо дахь нь ханийн цагны гэрэн дотор харайн орж нуугдцгаалаа. Чон тэднийг "Хүй, хаая" гэхийн зуургүй олоод нэгээр нь залгиж орхилоо. Харин хамгийн жижиг ишг нь цагны гэрэнд нуугдсныг чон анзааралгүй орхижээ. Ховдог саарл чон гидсээ дааж ядан алхасаар гэрээс гарч нэг нь модны орол твтээд хахир муухай дуугаар хурхрам унтаж гин. Тэгтэд удалгүй инхрийнхэн ишигнүүдтэй яаран шавар шахсоор их ямаа иржээ. Хөөрхи ямаа гэтэл юутай учирсан гэж хаалга үүдэн дэлгэрдэж хамаг ширээ сандал нь яйжиж хэмхрээд сав суулга ор дэрн шалаар нэг хөвлөрчихсэн байх хэмгэн. Ишигнүүдээ ямаа ирээд хайгаад олсонгүй. Нэр зүсээр нь дуудагч нэгч хариу алга гин. Харин тэгтэл хамгийн бага ишг нь "Хайрт ижээ минь, би цагны гэрэн дотор байна" хэмээн дуулдах төдий майлжээ. Ээж нь түүнийг гаргаж ахтал айсандаа бүр бөмбөлцтөл чичирч бөмбөртөл уйлаад аимшигт чон
Ах эгч нарыг маань цүмийг нь залагчсан гэж хэлжээ. Хөөрхий их нь тэднийхээ хойноос хичнээн их өөлж харуулсан гэж санана. Түүнийг гашуудан уйлсаар гадаж гарахад бяцхан ишг нь араас нь дагжээ. Яма гэрээсээ гараад ойролцоох модны ёроолд нэгэн бүдүүн саарал юм хэвтэж байхыг олж харжээ. Ойртон очивол нэг чон модны ёроолд хэвтээд мөчөр чичиртэл хурхран унтаж байна гин. Сайн ажигдвал түүний голийж цүдээсэн гидсэн дотор нь ямар нэг юм хөдлөх ажээ. Тэнгэр минь, хүүхдүүд маань амьд байгаа юм биш үү гэсэн бодол ямаанд төрж, ишээ гэрлүүгээ гүйлэж, усаас зүү хутга авчруулжээ. Тэгээд ухаангүй унтаж буй чонын гидсийг зүсэж орхитол нэг ишигний толгой цухуулаа гин. Гидсийг нь бүр том зүстэл 6 ишиг нь араасаа цувран гарч иржээ. Хомхоо чон сувдагдахдаа хөөрхий тэднийг бүхлээр нь залгисан нь харин ч аз шүү. Ишигнүүд хайртай ээжээ тэврэм үнсэж, халуун ингэрт нь эрхлэн наадаж, баярлан дэвцэж хийнэ. Энхри хонгор үрстэйгээ эсэн мэнд уулзсандаа баярлсан ямаа нулимсаа арчаад. Алив хүүхдүүд минь чулуу түүгээд ир. Аимшигтай энэ араатан сэрхээс өмнө гидсэнд нь чулуу чихээд ойчхээ гэжээ. Ишигнүүд чи яах ихийн зуургүй баахан чулуу түүж ирээд чонын гидсэнд багтах чинээгээр нь чихжээ. Ямаа гидсийг нь ойж байхад чон яраглан зүүдэлсээр л унтаж байв гин. Унтаж нойр нь хансан чон босоод иржээ. Гидсээр нь дүүрэн чулуу байгаа болохоор ам нь их цангасан байж гин. Чон усуухаар ходог руу явлаа. Түүний алхах тоолонд гидсэндх чулуунууд нь харшилтан мөргөлдөж хүлэн гуйлж байжээ. Тэр ходог руу очих замдаа ходоод гидсэн дотор маань харшин дуугарх нь юу вэ? 6 ишиг гэж ботсон чинь чулуу шивдээ. Чаавас гэж үглэн явж гин. Тэгээд чон хутын дэргэд очоод усуухаар тонгоотол гидсэндх хүнд чулуунда татагдан ходох тунжээ. Ишигнүүд түүнийг очиж үзээд чон үхчихжээ хэмээн баярлан майлалдаж ээжтэйгээ ходог тойрон бүжиглэж баясан хөвжилд цөөжээ. Ингээд эрх танхил 7 ишиг ээжтэйгээ хамт айх аюулгүй амар сайхан жаргаж гин.